сэргээгдэх эрчим хүч. Хүмүүс биднийг энэ дэлхий дээр тав тухтай амьдрах боломжийг эрчим хүч үүсгэдэг. Салхи, ус, нар, газрын гүнийн дулаан гэх мэт байгалийн энерги нь дуусашгүй байдаг бөгөөд бид эдгээрийг сэргээгдэх эрчим хүч гэж нэрлэдэг. Салхи нь байнга байдаг байгалийн хүчин зүйл бөгөөд сэнсийг байнгын зогсолтгүйгээр эргүүлж байдаг ба салхи нь байгалийн энерги гаргах томоохон хүчин зүйлийн нэг юм. Салхи нь сэнсийг эргүүлж чадна, мөн завийг ч хөдөлгөж чаддаг. Хамгийн чухал нь салхи томоохон сэнсний тусламжтайгаар эрчим хүч үүсгэж чаддаг. Салхи агаарын сэнсийг эргүүлснээр дотор нь байдаг томоохон хөдөлгүүрийг цэнэглэж байгаль дэлхийд хор хөнөөлгүйгээр эрчим хүч гаргадаг. Тиймээс хүмүүс магадгүй энэ шинэ байгууламжид дасах хэрэгтэй болох байх. Өөр ямар байгалийн энергийн нөөц сэргээгдэж байдаг бол цааш нь ахаад хэдүүлээ дэлгэрүүлэн судалж үзье. Ус. Энэ нь уснаас гаргаж болох эрчим хүч юм. Гол мөрөн, нуур гэх мэт ус байгаа газарт усан цахилгаан станц байгуулж эрчим хүч гаргах боломжтой. Усан даланг байгуулан хөдөлгүүр усанд суулгаснаар тус усан цахилгаан станцыг байгуулж байгаль дэлхийд хор хөнөөлгүйгээр эрчим хүч гаргаж авч болдог байх нэ. Хүн төрлөخت нь эдгээр байгууламжуудтай хэдийн дасал болсон байдаг, харин далайн давлгааны тусламжтайгаар эрчим хүч гаргаж болдог гэдгийг хүүхдүүд та нар мэдв үү? Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр далайн усан дор бидний мэдих сэнсийг суйрлуулснаар далайн давлгаа болон усны түрлэгт эргэлдэж хөдөлгүүрийг цэнэглэн эрчим хүч гаргадаг байна. Мөн энэ нь адил дэлхийд хор хөнөөл учруулдаггүй эрчим хүч гаргадаг арга юм аа. Газрын гүний эрчим хүч өөр нэгэн байгалийн энерги гаргадаг эрчим хүчний талаар одоо бүгдээрээ илүү лав судлаж үзье. Газрын гүн нь маш халуун температуртай байдаг ба уг газрын гүний халуунаас бид сэргээгдэх энергийн их үүсвэр гаргаж болдог. Урт хоолойн тусламжтайгаар хөдөлгүүр ажилуулж газрын гүний дулааныг станцтай холбон энерги гаргадаг ба энэ нь дээш уур болон гардаг. Энэ нь манай орны нүүрсээр дулаан үүсгэж эрчим хүч гаргаж авдаг станцуудаас ялгаатай ба илүү давуу талтай юм. Нарны эрчим хүч. Бид газар доороос эрчим хүч авч байгаатай адил нарнаас ч гэсэн гаргах боломжтой. Нар нь хүйтэн усыг бүлээн ус болгож чаддаг гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ нарны тусламжтайгаар бид эрчим хүч гарган авч болдог байна. Яаж вэ гэхээр нарны панел ашиглан эрчим хүч гарган авч болдог байна. Дэлгэрүүлж ярил нар хамгийн сайн тусдаг чиглэл рүү панелыг харуулан тавьснаар нарны цацрагт уяаг өөртөө шингэн эрчим хүч ялгаруулдаг байна. Энэ нь ганц байшингийн дээвэр дээр бус хээрийн талбай дээр том томоор нь байгуулж буй илүү их эрчим хүчийг гаргаж чаддаг. Биомасс. Энэ нь хамгийн ойр ойлголт бөгөөд бидний эрчим хүч гарган авч байгаа зүйлийн нэг юм. Биомасс нь нарны цацрагийн энерги шингэсэн мод, ургамал, нүүрс гэх мэтчлэн зүйлсийг шатаан эрчим хүч гарган авч буй нэг хэлбэр юм. Эдгээр аргууд нь хүн төрөлхтний тухтай амьдрах боломжийг олгож буй хүчин зүйл юм.